танд баярлалаа. Энэ гайхалтай өдөр, энэ гайхалтай цагийг бидэнд өгсөн танд талархъя. Эзэн бурхан минь яг энд ирсэн хүн бүхний зүрх сэтгэл таны үг, таны сургаал тунхаглагдах болтугай эзэн минь. Бид өөрсдийн зүрх сэтгэлээ таны өмнө нээж бурхан минь та өөрийнхөө үгийг бидэнд хэлээрэй. Бидэнд эзэн минь та өөрийн тэр сүнсний жинхэнэ эрх чөлөөг бидэнд өгөөрэй эзэн минь. Баярлалаа эзэн. Бүх алдыг танд өргөж Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Халелуя. За бүгдээ сууцгаая. За сайхан амарцгаас нь. За. За өнөөдрийн бидний хамтдаа үзэх өнөөдрийн номлын сэдэв болохоор Христэс ирэх жинхэнэ эрх чөлөө гэдэг сэдвээр бүгдээ эзний үгийг хамт судлах гэж байна. Христэс ирэх жинхэнэ эрх чөлөө. Бид нар ер нь эрх чөлөөний тухай ер нь ярьдаг. Ер нь хамгийн их бидний ярих дуртай эрх чөлөөний сэдэв бол санхүүгийн эрх чөлөө байна. Бид нар байнга санхүүгийн эрх чөлөөнд л хүрч химсэн гэж ярьдаг байна. За яг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс нь тэр тухай боддгоо л байх л та. Тэгээд ер нь л яавал санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ? Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх 7 алхам 5 үе ч гэдэг юм уу за бөөм тэгэл янз янзын лекцүүдийг ингээл босон болоогүй хүмүүсээ сонсоол байдаг тийм үү. Тэгээ ялангуяа захин орчинд маш олон өөрсдөө инфлюенсер гэж нэрлсэн хүмүүс хэрхэн тэр үнцэнтэй байшинтай болох уу, машинтай болох уу? Яавал та ийм гоё санхүүгийн эрх чөлөөнд дотор амьдрах уу гэл тэр үзүүлээл тийм үү ингээд за яг бүр жоохон хэтрүүлж хэлэх юм бол гайхуулаад гэх юм уу? Танай хар энэ миний машиныг хар $150,000 үнэтэй машин би авсан. Би санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн байна. Цанаа дан $1 сая үнэтэй хаус би амьдарч байгаа. Яг иймэрхүү маш их байдаг. Тэгээ хүмүүс ер нь санхүүгийн эрх чөлөөний талаар их ярьдаг. Яг үүндээ бидний амьдралд хамгийн чухал эрх чөлөө бол оюун санааны болон сүнсний эрх чөлөөд мэд ойлгох хэрэгтэй. Хичнээн хүн санхүүгийн хувьд магадгүй дутагддаг гачих зүйлгүй амьдрсан ч энэ дотроо баригддаг оюун санаа дотроо. Тэмчээс өнөөдөр бидний хамтдаа үзэх ишлэл бол 2-р Коринтын 3-р бүлгийн 17-аас 18. Энд эзний сүнс хэрхэн бидэнд эрх чөлөө өгдөг тухай өгүүлсэн байна. За би уншиж та анхааралтай сонсоорой. Эзэн бол сүнс. Эзний сүнс хаана байна? Тэнд эрх чөлөө байдаг. Харин бид бүгд бүтээлгүй нүрээрээ эзний алдрын тусгалыг толдох мэт хараад түүний дүрд сүнс болох эзнэр алдраас алдарт өөрчлөгддөг юм а гэсэн. Бурхан дотор өөрчлөгддөг гэж. Алдраас алдарт гэдэг нь эзэн Есүс Христ лөө чиглэн өөрчлөгдөж байгаа тухай өгүүлж байгаа. За. Уучлаарай. За энд хэд хэдэн чухал зүйлийн тухай ярьж байгаа. Юу гэхээр нэгдүгээр эзэн бол сүнс, эзний сүнс хаана байна тэнд эрх чөлөө өгнө гэсэн. За энэ ишлэл бидэнд жинхэнэ эрх чөлөө Бурханы сүнсний оршихугаас ирдэг юм аа гэж. Нэгснэ Бурханы сүнснээс бидэнд жинхэнэ эрх чөлөө ирдэг юм аа гэдгийг маш тодорхой өгүүлж байгаа. 2-р Коринтын 3-р бүлэг дээр Илч Паул хуучин гэрээ буюу тэр хуулийг биелүүлж чадаагүйгээс ирж байгаа тэр буруутгалын тухай мөн нөгөөтгийн шин гэрээ буюу Бурханы нэгүслээс ирж байгаа эрх чөлөөний тухай өгүүлж ялгааг харуулдаг. Сүнснээс ирэх эрх чөлөө бидэнд юу өгдөг? Эсвэл хуулийн буруутгал нь бас бидний амьдралд юу өгдгийг тухай ярьж байна. Бид Христ дотор байвал гим нүглийн болон сүнсний харанхуйн болжлоос чөлөөлөгддөг юм а гэдгийг өнөөдрийн үг бидэнд бас хэлж байгаа. Эзэн бол сүнс, эзний сүнс хаана байна? Тэнд эрх чөлөө байдаг юм а гэж. Түрүүн хэлсэн тийм үү? Оюун санааны эрх чөлөөний тухай. Оюун санааны эрх чөлөө гэдэг бол эрүүлэр бодож айдасгүйгээр шийдвэр гаргах. Мөн сөрөг бодол мухар сүсэгт үл автах сэтгэлгээнд суралцах явдал байгаа. Хэрэв бид нар альва зүйлийг эрүүлэр харж сурахгүй юм бол бодож сурахгүй юм бол эсвэл бид нар ямар нэгэн гадны нөлөөнөөс үл хамаарч айдасгүйгээр шийдвэр гаргах боломжгүй байгаа бол мөн сөрөг бодол мухар сүсэгт автаж байгаа бол бид нар оюун санааны эрх чөлөөнд хүрээгүй нэ гэсэн. Оюун санааны эрх чөлөөг бид нар Бурханаас аваагүй нэ гэсэн. Ер нь мухар сүсгийн талаар манай монголчууд маш сайн ойлгож байгаа доо. Яг тэгэхээр ер нь бол мухар сүсгийн онцлогуудыг харах юм бол шинжлэх ухаан үнэнтэй одоо үннээр баталгааж өгөх зүйлсийн тухай ярьдаг. Жишээ нь зам гарахад хармуур зам хөндлөн гарах юм бол ингээл будаа боллоо гэж тийм үү.
Ямар шинжлэх ухааны баталгаа байхгүй шүү дээ. Тэ. Хар муур урдуурчин гарсан бол одоо явж болохгүй гал зарим явахгүй хүлээгээл өөр хүн явсны дараа араас нь гарч мараал тийм үү. Эн чинь юу мухар сүсэг. Энэ оюун санааны эрх чөлөө байхгүй байна гэсэн. Мөн айц санаа зовлт. Өглөө босоод оймсоо буруу өмсчих юм бол, бур харлал өмсчих юм бол тэр өдөр жингөл одоо азгүйтл ирнэ. Бас л мухар сүсэг. Эсвэл одоо ямар нэгэн өдөр одоо жишээл аль нэгэн өдрийг бусад өдрөөс илүү онцгой гэж үзэх. Энэ нэг өдөр нь муу өдөр, нэг өдөр нь илүү эсвэл сайн өдөр байна гэж тийм үү. Гэтэл үүндээ Библийн дагуу харах юм бол Бурхан бүх өдрийг сайнаар бүтээсэн шүү дээ. Өдөр бүр сайн, цаг бүр сайн. Бидэнд Бурхан муу өдөр өгөөгүй байхгүй. Зөв тэр өдрийг муу байлгах нь танаас шалтгаалж байгаа юм. Хэрвээ та хоёр дахь өдөр холын замд явж болохгүй муу өдөр гэж бодчихвол оюун санааны эрх чөлөө танд байхгүй байна гэсэн. Тэгээ бас холын замд явж байхдаа монголчууд бас нэг ийм ерхий нэг хэллэг байдаг шүү дээ. Хэр явж очихоо ер нь ярьдгүй. Хизээ хүрх үлээ хүрнэ гэдэг баг. Би анх ингээд орон нутгийн дээр явж байхад бас тэрийг ойлгодог байсан. Ингээ за одоо энэ сумаас гараад тэр сумд очиход хэдэн километр яг хөө тэрийг хэлчихэж байгаа. За нэг 280 км. Хэдэн цаг явах уу гэхээр яг хөө явнаа. Хамаагүй тоомоог нь хэлж болохгүй гэж. Тэгэх юм бол яг зорсондоо хүрэхгүй байх гэдэг. Айц суугаад байгаа. Тэр тоог хэлж болохгүй байна шүү дээ. 280 км замыг одоо шорон замаар жишээл 4 цаг туулна гэсэн юм. Одоо энэ бол яг цэвэр шинжлэх ухааны бодол явж штэ. Одоо 40 км цагийн уртаа явах юм бол 280 км-ийг болохоор тэдэн цаг туулна гэсэн. Ерөөсө тийм юмд итгэхгүй. Яг итгэхгүй биш, тиймийг ярихгүй. Тэгж яриул дэмий юм болно. Тийм учраас хүрнэ. Хол явж байгаа хүн хугацаа ярьдгүй маа. Яагаад? Болохгүй. Тэгээд бас нэг юм байна. Бас би нэг ангөрөө хөөдөг хүмүүстэй уулзаа юм ярьж байхад ингэж ярьсан. Анд явахт мах авч явдгүй маа. Өөрөөсөө мах олгож байгаа учраас тэгж байгаа юм байна л да. Махтаа очиод мах авч болохгүй юм байна шүү дээ. Тэгвэл нөгөө байгаль дэлхий чинь чи махтаа байж махаар яхад байгаа махыг өгдөг юм байна шүү дээ. За би жоохон хэтрүүлж ярьж байгаа шүү. Мэдээч зарим хүмүүс энд маш их сүсгтэй. Тэгтээ энэ маань юу вэ? Төрнөл мухар сүсэг л гэсэн. Тэгэхээр мухар сүсэг гэдэг бол үндэ бидний амьдралыг маш олон зүйл дээр боолчилж яадаг байна. Тэгэхээр оюун санааны эрх чөлөө гэдэг бол яг энэс л гарах явдлын тухай ярьж байна. Өнөөдөр бид нэр өглөө босоод өнөө өглөө босоод бид нэр хомсоо буруу харуулж өмснө зөв өмснө тэрнээс үл хамаарч бидний өдөр бүрийн гарах сонголтоор мань энэ өдөр гарах сонголтоор мань энэ өдөр тодорхойлогд. Тэр хомсоос ерөөсөө шалтгааллахгүй. Бүгд хажууд байгаа хүнд хэлэх. Таны хомс ерөөсөө хамаагүй шүү гэж. Таны амьдралд ерөөсөө хамаагүй шүү. Хоёр дахь өдөр одоо хоёр дахь өдөр хүмүүс үсээс асуудаг шүү дээ. Тэгээд зарим хүмүүс гэж байгаа байхгүй бүр одоо тийм оюун санааны эрх чөлөөнд өрсөн хүмүүс ингэж ярьж шүү дээ. Хоёр дахь өдөр очивол өсчийн хөнгөө амар байдаг юм аа гэж тийм. За энэ юуны тухай бас л хоёр дахь өдөр үсээс асуулах нь муу гэдэг энэ бодлоос яваад байна гэсэн. Үнэн дээр ямар өдөр та холын замд явах уу? Ямар өдөр та үсээс асуулах уу? Таны явж байгаа замдаар хар муур хөндлөн гарч ийн үү? Шар муур хөндлөн гарч ийн үү? Бүр 4-5 муур хөндлөн гарч ийн үү? Тэр юмнаас хамаарахгүйгээр амьдрал сурах нь энэ бол оюун санааны эрх чөлөө. Бурхан бидэнд энэ эрх чөлөөг өгч байгаа. Сүнсний эрх чөлөө гэдэг бол гим нүглийг ялж альва хуулийг дагж чадаагүйсэн буруутгалаас чөлөөлөгдөхийг хэлж байна. Мөн сүнсний эрх чөлөө нь биднийг Бурханы зорилгын дагуу урам зоригтойгоор амьдрахад чиглүүлж яадаг. Бурханы үгэнд дуулууртай байх нь өөрөө эрх чөлөө юм аа. Мөн эрх чөлөө нь хязгааргүй биш, хязгаартай. Бурханы үг бол бидний эрх чөлөөний хязгаар болдог. Энд танхим сууж байгаа. Өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүст хязгаарлагдмал эрх чөлөө өгөгдсөн байдгийг бид нэр ойлгох хэрэгтэй. Ялангуяа бид нар Христ итгэж хүмүүсийн хувьд бидний эрх чөлөө Бурхан бидний эрх чөлөөний хязгаар бол Бурханы үг гэдэг. Бурханы үгт хориглосон зүйлийг үйлдэхгүй байх нь өөрөө бидний бас эрх чөлөө гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Эрх чөлөөний тухай ярих үед ялангуяа ингээ сайн мэдээ яриад эрх чөлөө ярихад олон залуучууд, олон залуу хүмүүс
Ер нь яг ямар сэдвийг илүү хүнддэг вэ гэхээр нөгөө гим нүгэл үлдэхгүй байх эрх чөлөө тэг энэ эрх чөлөө байхгүй болчихно гэж бодоод байна. Нэгсэндээ одоо залуу хүн байна. Жохон зугаацмаар байна. Ууж идмээр байна. Янз янзын хүмүүстэй явъя, идэж уу, нариг цэнгээ. Энэ эрх чөлөө байхгүй болох юм биш үү гэж. Гэтэл нөгөө нэг талаас нь бид нар харахгүй. Бид нар заавал зугаацах ёстой гэдэг энэ одоо бодлын боолч, энэ бодлыг бидэнд өгсөн энэ өөрөө бол нүглийн боолчлал гэдэг бид нар ойлгох хэрэгтэй болж байна. Бүгд архи ууж байгаа би ч гэсэн архитах ёстой. Бүгд завхаарч байгаа би ч гэсэн завхаарах ёстой. Бүгд худлаа ярьж байгаа чи би ч гэсэн худлаа ярих ёстой. Бүгд ямар ч хамаагүй арга замаар мөнгө олж байгаа би ч гэсэн мөнгө олох ёстой. Бүх хүн адилхан нүгэл үлжээл би ч гэсэн адилхан нүгэл үлдэх ёстой гэсэн ийм одоо муухар бодол автах гэдэг маань өөрөө боолчлал байна. Харин ч сүнсний эрх чөлөө буюу та нар ууж байгаа би уухгүй гэж хэлэх нь өөрөө эрх чөлөө гэдгийг бид нар бас ойлгох хэрэгтэй. Өнөөдөр 9 цагийн цуглааны дараа манай сүм нэг залуу надад уулзаад бид тэр давчхан ярилцлаа. Тэгээ тэр надад юу гэсэн гэхээр пастор би үнэхээр ойлгож байгаа сүүл үед. Би зугаац ингээл хөөцдөггүй байх маань өөрөө фан юм байна гэдгийг би ойлгож байгаа. Архит нь сохтурахгүй байх нь өөрөө эрх чөлөө гэдгийг би өөрт ойлгож байгаа. Би одоо энэ маань надад гоё бас баяр хөөр урам зориг болж байгааг би харж байна гэсэн. Энэ бол өсөлт юм байна. Тэр 17 дугаар бүлэгт ишлэлээр хэлсэн эрх чөлөө, Бурханаас ирсэн, Бурханы сүнснээс ирсэн эрх чөлөөний тухай бид нар эндээс харж байна. 18 дугаар ишлэлээр юу тухай ирсэн гэхээр харин бид бүгд бүтээлгүй нүрээрээ эзний алдрын тусгалыг толдох мэд хараад түүний дүрд сүнс болох эзнэр алдраас алдарт өөрчлөгддөг юм а гэсэн. За яг энэ 18 дугаар ишлэлээр болохоор сүнслэг өөрчлөлтийн тухай өгүүлж байгаа. Бид Христ рүү ирэх үед гэж 14 дугаар ишлэлээр хэлсэн байна. Христ рүү ирэх үед гэж биднээс бүтээлэг авах гэж байгаа тухай болж. Бид Бурханы алдрыг илүү тодоор хардаг тухай. Бид итгэлээр өсөн өөрсдийн харцаа Есүс дээр байлгах юм бол ариун сүнс бидний дотор ажиллан бид Христийн тусгал болон өөрчлөгдөж өсөж байдаг юм а гэдгийг хэлж байгаа. Энэ бол ариусгалын үйл явц. Библиэлд биднийг ариун хүмүүс гэж дуудсан. Бүгд хажууд гоондоо хэлэхгүй. Ариун хүн. Та бол ариун хүн гэж. Яг үндэ энэ та бол ариун хүн. Бид нар чуулганыг ариун хүмүүс гэж хэлж байгаа нь бид нар ямар ч гим нүгэлгүй эсвэл бусдаас илүү амьдраад байгаа учраас илүү зөв амьдраад байгаа учраас энэ нэрийг аваагүй. Христ дотор ариун хүмүүс гэдэг нэрийг бид авсан байна. Христ Есүсээр гим нүглээ уучлагдсан хүмүүсийг Библи юу гэж хэлсэгээр ариун хүмүүс гэж дуудаж байгаа. Ер нь бол Библиэр яг ариун хүн гэдэг ойлголт байхгүй л тийм байхгүй шүү. Тэгээ сая яг бид нар хажууд байгаа хүнлээ чи бол ариун хүн гэж хэлж байгаа нь яг бас шууд Библийн ойлголт бас биш шүү заяа. Ер нь ариун хүмүүс гэсэн ойлголт байдаг. Ариун хүмүүс гэж. Яг тэгэхээр Христ дотор нүглээ өөрчлөгдсөн тэр чуул тэгээд Христ дотор нэгдсэн чуулж байгаа хүмүүсийн тухай хэлдэг юм тийм үү? Тэгэхээр энэ бол үйл явцын тухай ярьж байна. Энэ бол үйл явц. Тэгэхээр ямар үйл явцын тухай ярьж байгаа гэхээр өдрөөс өдөрт өөрчлөгдөж өсөж байгаа үйл явц. Зөв амьдралыг эрэлхийлж хүсэж байгаа үйл явцын тухай ярьж байна. Буруу амьдралд үгүй гэж хэл сурж байгаа тэр үйл явцын тухай ярьж байна. Тэгвэл саяны хоёр ишлээс бүгдээрээ хэд хэдэн зүйлийг суралцсанаа. Хамгийн эхлээд Христ доторх эрх чөлөө гэдгийг бүгдээр дахин харцгаая. Илүү гүнзгий харцгаая. Ариун сүнс бидний гим нүгэл айдсаас мөн шашинчлаг хууль дүрмийн дор амьдрах амьдралаас чөлөөлсөн гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Христ доторх эрх чөлөө гэдэг бол гим нүглээс чөлөөлөгдсөн. Ром номын 8:2 дээр хэлсэн байгаа. Учир нь Христ Есүс доторх амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн юм а гэж. Нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн. Бид бүгдээрээ л үхэн л дээ. Бид бүгдээрээ үхэн. Энэ дэлхий дээр хинч мөнх амьдрахгүй энэ дэлхий дээр. Харин энэ дэлхий дээр амьдарч байгаа бид бүхний махан бие шорондоо шингэж бидний амин сүнс бурхан руу явчих болно. Бид нар шин биеийг авч эзэнтэй мөнхөд хамт амьдрах болно гэж Библиэд өгүүлсэн байдаг. Тэгмээс үхлийн хуулиас чөлөөлөгдсөн гэдэг нь бидний гим нүгэл уучлагдаж эзэн бидэнд мөнх амийг өгсөн гэсэн маш чухал ойлголтыг хэлж байгаа. Мөн нүглийн хуулиас чөлөөлөгдсөн гэдэг нь бид нүгэлд үгүй гэж хэлж чадах эрх мэдэл
бас хүч чадалтай болсон гэдгийг бас Библиэд нь хэлж байгаа. Дараа нь хуулийн буруутгалаас чөлөөлөгдсөн гэж. Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн. Иймд бид бат зогсож боолчийн буулганд бүү орохтун гэсэн Галаат 5:1 дээр хэлсэн байгаа. Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм аа. Эрх чөлөөтэй байх юм. Тийм учраас боолчийн буулганд дахиж битгий ороо гэсэн. Яг энэ юуны тухай өгүүлж байгаа гэхээр нэг хуулиас ирэх буруутгал, хуулиас ирэх тэр боолчийн тухай өгүүлж байгаа. За энэ дээр би хэд хэдэн зүйл та бүхэн тайлбарлаж өгмөр. Юу гэхээр нэгдүгээр энэ хуулийн буруутгал гэдэг яг юу юм бэ гэж. Мосегээр дамжуулан Израильчуудад өгсөн хуулийг биелүүлж чадаагүйс ирсэн буруутгалын тухай ярьж байгаа. Тэгсэндээ Израильчуудад Бурхан хууль өгсөн байна. Тухайн хуучин гэрээнд. Гэхдээ энэ хуулийн биеллийн гол суурь нь хайр байх ёстой байсан. Бурханыг хайрлаж, бусдыг өөрийн биемэд хайрлах энэ хайран дээр энэ хуулийн биелэл байх ёстой байсан. Гэтэл Израильчууд тэгж хийгээгүй. Харин яасан гэвэл бүр фарисеучуд буюу бүр тэр шашны бүлэглэлийнхний зан хандлагын тухай үртэл Библи маш тодорхой. Ялангуяа шинэ гэрэн дээр Есүс Христ тэднийг буруутгаж хэлсэн байдаг. Зэмлэж хэлсэн байдаг. Фарисеучуудын эсгдэг хөрөнгнөөс та нар хол байгаарай гэж. Түүнд битгий автаарай гэж. Эсгдэг хөрөнгө тухай. Маш энгийн нэг жишээ нөхөр тэр нэг залбирлын тухай ярьдаг. Нэг фарисей хүн сүмд орж ирээд тэр хүн залбирсан байна. Ингэж залбирсан байдаг. Тэр хүн. Эзэн минь ээ. Би энэ муусан татвар хураагчдаас би хувь илүү билээ. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж, би халуун ногооныхоо хүртэл 11-ийг танд өргөдөг гэсэн. Жика сонсогдож байгаа үз. Ямар агуу хүн бэ? 7 хоног болон тэ 7 хоногт 2 удаа мацаг барьдаг юм байна. Бүр халуун ногооныхоо хүртэл 11-ийг бурханд өргөдөг. Ямар агуу хүн бэ гэж. Үндэ ингэж хэлүүлэх нь тэдний зорилго байсан байгаа. Хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх. Хүмүүсээр өөрийгөө агуу, сүнслэг, итгэлийн, Бурханы хүн гэж хэлүүлэх нь тэдний зорилго байсан. Тийм учраас тэд олонний дунд ингэж залбирдаг байсан. Олонний дунд тэд маш их тийм залбирлын өөрийн бас поозтой тийм үү? Эзэн минь ээ гэдэг дуу хоолой хүртэл хүмүүсийн анхаарлыг татах байсан. Гэтэл татвар хураагч харин сүмд орж ирээд тэр бүр дээшээж харж зүрхлэхгүй гэж байгаа шүү дээ. Бурхан руу ч харж зүрхлэхгүйгээр тэр чэйжэд илсээд нүгэлт намайг уучлаач гэж залбирсан. Эзэн Есүс асуусан хинийхэн залбирлыг Бурхан сонссон бэ гэж. Мэдээж өөрхөн нүглийг хүлээн зөвшөөрсөн татвар хураагчийн залбирлыг Бурхан сонссон юм гэж. Энэ ягаад энэ хуйлтай хамаатай гэж. Тэд нар хуулийг мөрдснөөр энэ хуулийн мөн чанарыг ойлгохоос илүүгээр зүгээр тэр хуулийг дагж бусдын нүдэнд харах тэм зөв дүрийг үүсэх бүтээх нь тэр шашинжиг хүмүүсийн хувьд чухал байсан баг. Харин эзэн тэднийг буруутгасан юм. Үнэн дээр бидний хинч хуулийг бүрэн дүрэн төгс биелүүлж чадахгүй. Энийг бид нар Бурхны нэг хүсэл дотор л энэ хуулийн дорх буруутгалаас чөлөөлөгдөж бид нар жинхэнэ эрх чөлөөг мэдэрч амьдрах боломжтой юм. Дараагийн чухал зүйл нь Бурхны өмнө айцгүйгээр зоригтой очих эрх чөлөөг бидэнд өгсөн юм. Еврей номын 4:16-аар хэлсэн байна. Тэвнд бид хэрэгцээтэй цагт туслах нэгүслийг олж өршөөлийг хүлээн авахын тулд нэгүслийн сэнтид зоригтойгоор ойртон очицгоё гэсэн. Тэгсэндээ Бурхны өмнө зоригтойгоор очих гэсэн. Ягаад гэвэл нөгөө хуулийг дагаж мөрдөх нөгөө буруутгалын дотор бидний дотор тэр буруутгал байхгүй болох үед бид нар юугаар очих болно? Эзний өмнө бид нар зоригтойгоор очих боломжтой гэсэн. Нэгсэндээ бид Бурхны өмнө очиод би тэгж чадахгүй, би ингэж чадсангүй, би тиймч тэнийг юм хийсэн байна, би иймч алдаа гаргасан байна. Яг энийгээ тоочих юм бол угаасаа бидний Бурхны өмнө зоригтойгоор очих ямар ч боломж байхгүй. Төгсгөл байхгүй байсан. Харин энэ бүхнийг хучиж, уучлж биднийг Христ дотор шинэ бүтээл болгосон зүйл юу гэхээр Есүс Христийн загалмай дээр үхэл ба дахин амьлалт юм аа. Есүс Христийн загалмай дээр үхэл ба дахин амьлалтаар дамжуулж бид авралыг хүлээн авсан баг. Бид уучлалыг хүлээн авсан баг. Энэ нэгүсэл дор Христийн тэр уучлал дор бид нар Бурхны өмнө зоригтойгоор очих боломжтой болсон юм. Бурхны өмнө айцгүй ирэх гэдэг бол гайхалтай эрх чөлөө юм. 2 дугаар Тимоти 1:7-д юу хэлсэн бэ гэхээр учир нь Бурхан бидэнд айдсын бус харин хүч, хайр ба бие зах сүнсийг өгсөн юм байна.
Өнөөдөр ан нөхдөд Христ итгэгч нараа танд Бурхан айцын сүнсийг өгөөгүй гэсэн. Та өнөөдөр яг юунаас айж? Та тэр айцсаа хөөх хэрэгтэй. Айц эсвэл итгэл аль нэг нь л таны дотор байна. Айц байвал итгэл байхгүй нэ гэсэн. Итгэл байвал айц байхгүй гэсэн. Аль нэг нь л таны дотор эзэмдэнэ. Бид нар заримдаа хоёулаа байх юм шиг бодоод байна. Үгүй, аль нэг нь л байх болно. Хэрвээ танд бүрэн итгэл байгаа бол айц байх ёсгүй, боломжгүй. Харин танд дүүрэн айц байгаа бол итгэл байх боломжгүй. Тэм учраас бид нар өөрсдөө зүрх сэтгэлийг харах хэрэгтэй. Бурханд итгэлээр би бэлхэж гэнэ үү? Эсвэл би нөхцөл байдал, амьдралын зовлонгоос ирсэн айцсаар би зүрх сэтгэлээ дүүргэсэн байна уу? Ер нь юу биднийг айцд хүргэдэг вэ гэхээр тодорхойгүй байдал биднийг айцд хүргэдэг. Юу хүлээж байгааг мэдэхгүй байх маань биднийг айцд хүргэдэг. Юунд хүрэхээ мэдэхгүй байх маань. Юуны төлөө явж байгаагаас бас мэдэхгүй байх маань. Бас өнөөдрийг хийж байгаа зүйл маань ямар үр дүнг авчрахыг мэдэхгүй байх маань бидэнд айцыг авчирдаг. Бид нар зарим хүмүүстэй хамтрал танилцах үед бас айц байдаг. Яг тэр энэ хүн хинбэ гэдэг мэдэхгүй үед эргэлзээ бас айц байдаг. Огт танихгүй хүндээ та 100,000 төгрөг зээлэхгүй үсттэй. Яагаад? Та итгэхгүй, мэдэхгүй ч тэр хүнийг. Харин Библи юу гэж хэлсэнээр Бурхан бидэнд айцын бус харин хүч, хайр ба бие загас сүнсийг өгсөн юм аа. Тэгэхээр бид ямар ч айцгүй, санаа зовлтгүйгээр Бурханы өмнө ирэх болсон. Яагаад гэхээр бидний нүгэл уучлагдсан гэдгийг бид мэдчихэж байгаа учраас бидэнд айх юм байхгүй. Өнөөдөр хэрвээ бид энэ дэлхийгээс явах юм бол бид шууд мөнхийн ус руу явна гэдгээ мэдчихэж байгаа учраас бидэнд айц байхгүй. Үхэл бол амьдралын төгсгөл биш шүү дээ. Энэ бол төгсгөл биш. Маш олон үл итгэгч нар үхлээс айдгийн шалтгааны хөр үхлийг төгсгөл гэж боддог учраас. Ингээл дуусчих юм уу гэж тэд нар маш хямдхан хардаг учраас. Ингээл дуусчих юм. Тийм учраас тэнд маш их айдс. Ингээл үхэл өнгөчих юм үгүй ээ. Тэгмээргүй. Харин үндэ Христ итгэгчдийн хувьд үхэл бол зүгээр амьдралын туулах нэг л зам. Бид бүгдээрээ шороондоо шингэнэ. Бидний хэн ч энэ дэлхий дээр мөнх амьдрахгүй. Бид бүгдээрээ шороондоо шингэнэ. Харин бид бүгд Христ итгэсэн итгэл байгаа бол бид Бурхантай хамт мөнхөд байх болно. Халелуя. Бурханаас бид нар үүр тусгаарлагдах байсан үхлийн хуулийг эзэн нураасан юм а. Загалмайн үхэл ба дахин амьлдаар. Бидэнд мөнх амийн тэр ерөөлийг бидэнд өгсөн байна. Тэм учраас нэгдүгürt бид нар Христ доторх эрх чөлөө гэдгээ бид нар тэгж ойлгох хэрэгтэй. Энэ бол гим нүглээс чөлөөлсөн эрх чөлөө юм байна. Энэ нь хуулийн буруутгалаас чөлөөлсөн эрх чөлөө юм байна. Энэ нь Бурханы өмнө айцгүйгээр зоригтой очих эрх чөлөө юм байна. Өнөөдөр ямар ч Христ итгэж хүн Бурханы өмнө ирж залбираа гэхэд хинээч айхгүйгээр юунаас санаасгүй Бурханы өмнө залбирах боломжтой. Эзний өмнө хуржээд эзэн Бурхан минь намайг сонсоож гэж хэлэх боломжтой гэсэн. Хэрвээ ийм зориг танд байхгүй та Бурханы өмнө очихдоо яа би өстө өнгөрсөн 7 хоног тэнэгтчихсэн шүү дээ. Одоо тэгээ залбираад энэ сонсголоо үгүй болов. Та чихээ эрх чөлөөг мдээгүй байна гэсэн. Хүлээж аваагүй байна гэсэн. Яг үндэ бид нар өөрсөндөө түшиглэх юм бол бид хизээж Бурханы өмнө зоригтойгоор очих боломжгүй юм аа. Харин бид Христ дотор Христээр түшиглэх юм бол бид үргэлж Бурханы өмнө зоригтойгоор очих боломжтой болно гэсэн. Яг л Библи хэлэхдээ хэн Христ дотор байна тэр нь шинэ бүтээл юм аа гэж хэлсэн. Халелуя. Мөн дараа нь бид нар бас эндээс юу харж байгаа гэхээр Христ доторх өөрчлөлтийн тухай энэ хоёр ишлэл 18 дахь ишлэлээр бидэнд хэлсэн байгаа. Христ доторх өөрчлөлт. Христ итгэгчдийн хувьд бид өдрөөс өдөрт Христ руу адил болон өөрчлөгддөг байх ёстой. Энэ бол үйл явц өөрчлөлт гэдэг бол. Гэтэ өдрөөс өдөрт бид нар өөрчлөгдөх ёстой. Бүтээлгүй нүүр гэж хэлсэн. 2 дугаар Коринтын 3:16 дээр хэлэхдээ гэвч хүн эзэнд хандаж ирэх үед бүтээлэг авагддаг юм а гэсэн байна. Христ дотор бид сүнсний сохор байдлаас ангижирсан. Сүнсний сохор байдал гэдэг бол сүнслэг зүйлсийг ойлгох, харах мөн хүлээн авах чадваргүй байхыг хэлж байгаа. Энэ биднийг Бурханыг таньж мэдхээс саад болдог. Яг гэвэл угаасаа бидний өмнө сохор байдал буюу бидний өмнө бүтээлэг байгаа учраас Бурхан хэн бэ гэдгийг харж чадахгүй, Бурхан миний төлөө юу хийсэн бэ гэдгийг харж чадахгүй, ойлгож чадахгүй, хүлээж авч чадахгүй байдлыг хэлж байгаа. Мөн Библи хэлэхдээ хүмүүсийн зүрх сэтгэл оюун ухаан Бурханы үнэнд хаалттай байдаг гэдгийг бас Библийн дагуу
согор байдал гэж ирж байгаа. Сүнсний согор байдал юм аа. Зүрх сэтгэл нь хаалттай байх. Харин эзэн биднийг энэ бүтээлгүйгээр ирэх боломжтой болсон гэсэн. Нэгсэндээ бид Есүс Христ рүү ирэх юм бол эзэн бидний өмнө байгаа бүтээлгийг сүнсний тэр согор байдлаас биднийг чөлөөлж, биднийг хараатай байж, Есүс юу хийсэн бэ гэдгийг бид харж эхэлдэг. Бид нар анх цуглаанд ирж явах тэрийг мэддэггүй л байсан шүү. Анх сүмд ирж явахад надад ингээл Есүс Христ таны төлөө загламаа цовдлож өгсөн мөксөн гэ надад зүгээр үлгэр домбог шиг юм сонсогдсон. Гоё юм аа л гэж. Тэрс яг энд би итгэхгүй л байсан. Зүгээр сүмд ирээл хүмүүсийн дунд байхаар гоё итгэж хүмүүсийн дунд байхаар нэг л тийм айтайхан уур амьсгалтай хүмүүс байгаа сайн байна уу гэж мэдлэл биемдээ их талтай юм шиг ийм хүмүүсийн дунд байгаа. Зарим тэнд яг миний эцсийн зорилго нь Есүс Христийг таньж мэдсэн учраас биш. Зүгээр л хүмүүсийн тэр нөхөрлөл тэр сайхан хандлага нь намайг нэг талаараа татчихсан байж болно. Харин дараа нь тодорхой хугацаа өнгөрсөний дараа Есүс Христийг яг Христэд би итгэлээ тавьж түүний өмнө гимшиж залбирч би маш их уйлсан баг. Анх удаа би өөрийгөө ямар их нүгэлтэй хүн юм бэ гэдгийг ойлгож уйлжсэн баг. Анх удаа би ийм бузар нүгэлтэй хүн байсан юм байна да. Тэрээс өмнө бол би ер нь дундаж гэдэг. Би бол амар муу хүн биш шүү дээ. Гайгүй. Зарим зүйл дээр би бол сайн, зарим зүйл дээр яг вэ жоохон тэнэгдэхгүй байл. Гэтэл би бол дундаж байхгүй. Тэрний дэрэгд бол би харин гайгүй дээ л гэж бодчихсон. Гэтэл яг эзэн Есүс Христ илүү эргэх үед, Христ рүү яг зүрх сэтгэлээ нээх үед, яг тэр сүнсний сохор байдал маань арилж, ийм нүгэлтэй намайг аврахын тулд агуу Бурхан хүн болж ирээд миний төлөө өгсөн юм гэж юу гэж бодоход би маш их уйлж билээ. Нөхдөө бид нар өнөөдөр бүтээлгүй. Гэхдээ Бурханы өмнө очих боломжтой болсон гэсэн. Нэгснөө бидний нүдийг халахалсан тэр бүтээлэг байхгүй. Тэр сохор байдал байхгүй. Бурхан юу хийснийг та харах боломжтой болсон талархах хэрэгтэй юм аа. Тэг мөн дараа нь ингэж хэлсэн эзний алдрын тусгалаа гэдэг хэлсэн баг. Бид юунд төвлөрөн анхаарал хандуулан түүнийхээ тусгал болдог. Христээр илүү төвлөрөх юм бол бид Христийн тусгал болно. Хэрвээ бид нар өөр юм дээр төвлөрөх юм бол бид түүний тусгал болно. Зарим хүмүүстэй уулзах зүгээр яаж иж байгаа нэг мэтгэд спорт руу орсон байдаг. Яг л тэр хүний бүх амьдралын спорт явж байдаг. Одоо зарим нэг залуу сүмийнхэн залуучуудаа ингээ уулзах ярих үед ингээл сакс зүгээр тэр чигээрээ амьд сакс явж байдаг хүмүүс байна. Бүх тоглогчдыг бүгдийг мэдээл одоо тэр NBA-гийн Америкийн тоглогчдыг мэдээл, Монголынхаа тоглогчдыг мэдээл, бүх юмыг мэдээл. Ерөөсөө тэр хүмүүс зүгээр сакс явж байна. Тэр зүгээр сакс явж байгаа байхгүй. Тэгэл өмс зүүж байгаа. Дандаа тийм юу өмснө. Юу лээ? Нөгөө нэг гутлыг чи өгдөг лээ. Пүүз. Цаах уучлаарай. Тэ. Air Jordan Mord гэсэн тийм пүүз өмснө. Өмсөж байгаа юмнууд нь яг дандаа тийм спортлог. Зарим хүнтэй уулзахаар зүгээр амьд хөлбөмбөг явж байна зүгээр. Хөлбөмбөг явж байна. Тэр хөлбөмбөг л яриад л энэ тоглолт тоглолт шинжин мөнжин нойроо хугасалж үзэл баян. Зарим хүмүүстэй уулзах үед яг баян байшин ярьдаг хүмүүс байна. Нэг удаа манай нэг хоёр найз маань байшин бариад хоёр орон сууц бариад тэгээ бид нэг уулзахаар тэр хоёрын яриа баян нийлж байгаа байхгүй. Уулзахаар нөгөө хэсэг байраа яриад байшин гараал суурэ яа тавьсан тавьсан уу дээврээ яах гэж гэсэн үү эндээ ямар юм гарах гэж яасан худга хаана угсан гэсэн тогоо яах гэж надад бол ямар сонирхол байр барихгүй хүн хам сонирхолтой байгаа юм чинь нөгөө хэсэг тэнд зүгээр амьд байр л яваад байгаа байхгүй юу тэгэл юм болонга ханд явж яхад байшин сав болгоны харахад энийг жоох буруу тавьсан байна энийг ингэсэн байна гэл байнга л юм болд. За би дахиад бид нар юун дээр төвлөрч чинь бид нар тийм л хүн болдог. Христээр төвлөрвөл бид нар Христийн тусгал болно гэсэн. Зарим Христ итгэгчнэр болохоор чөтгөр дээр төвлөрдөг итгэгчнэр байна. Муу юм сүнс дээр. Баян муу юм сүнсээр энд муу сүнсний юм явж байна. Энэ муу сүнс. Өө энэ могон зурагтай юм явж байна. Оо лууны зурагтай юм байж байна гэх. Өөрөө яг чөтгөрийн тусгал мэт болдог. Та нар санаж байгаа би олон жил ярьж байгаа л да. Энэ болохоор нэгэрт болсон явдал واخгүй. Нэг болсон явдал واخгүй. Нэгэрийн нэг том сүмийн пастор Канаан Лэнд баха сүмийнх нь. Тэр пастор гэртээ нэг бизнес сургалт хамт сурж байгаа төгссөн нэг пастор найзгаа урьсан байл гэрт. Тэгээ нөгөө найз нь гэрт нь хорж ирэнгүүтэл гэрт нь оронгутаал өөр лагс сүнслэг хүн болоо. Танай гэрт нэг л муу сүнсний орших байна гэсэн. Тэгээ нөгөө пастор юу гэж хариулсан гэж тийм байх ёсгүй те. Хэрвээ тийм байвал чи л авчирсан даа гэсэн.
Яг тэгэхээр бид нар заримдаа хитрхи их тэр муу нэгэн дээр анхаарлаа хандуулдаг. Чөтгөрөөс яаж ингээд ирэхээр өөрөө л баг чөтгөр болчиход байгаа юм аа. Ирэх чиглөө. Муу сүнсээс айхан байхгүй бид нар. Христ дотор бид нар ирэх чиглөө. Эзэн бидэнд айцын сүнсийг өгөөгүй. Амен. Эзэн бидэнд эрд зоригийн сүнсийг өгсөн. Амьдралаа зоригтой амьдрцгаая бүгдээр. Мэдээж бид нар нэг л амьдрна энэ дэлхий дээр. Гэхдээ нэг амьдрахтаа бид нар үн цэнтэй ач холбогдлоо нэг амьдрмаар байна. Зарим хүмүүс амьдрал бол тоглоом юм аа гэдэг. Хэрвээ та амьдралыг тоглоом гэж бодвол амьдрал танаар тоглох байх шүү. Амьдрал бид нар үн цэн ач холбогдол өгөх юм бол амьдрал бидэнд бас үн цэн ач холбогдлыг бид нар үн цэн ач холбогдолтой амьдралаар амьдрах боломжтой. Яаж ч амьдрсан яадгийг бол таны амьдрал чинь хэрхэн дампуурч хэрхэн сүрхийг би хэлж мэдэхгүй байна. Таахын аргагүй. Хэрвээ та амьдрал ач холбогдол өгч бурхан надад нэг л амьдралыг өгсөн. Энэ амьдрал би үн цэнтэй ач холбогдолтой утга учиртай амьдрмаар нэг бол бурхан таныг утга учиртай үн цэнтэй амьдралаар амьдрах тэр замыг танд харуулах болно. Эзний үг харуулах болно. Нэг хоёр залуу охины яриа одоо Монгол болсон яриа байхгүй. Хоёр нэг юм залуу дуучин. Нэг нь болохоор манай Нараа Бастрын охин Энэрл сайхан. Нөгөөд нь тэрний нэг хамт дуулж ирсэн охин бил. Би яг тэр яриаг санаж байна. Тэгсэн нэг нь болохоор яг тэгж ярьсан байгаа. Тэр хоёр охин байлуу за мэдхгүй. Ямарсан Энэрл сайхан би ярьсныг бол санаад. Тэгсэн нэг охин тэгж ярьж байгаа. Нэг л амьдрах юм чи өстой гоё өстой чөлөөтэй амьдрээ. Тэ залуу хүний идэлж хэрглэж бол бүх юмыг идэлж амсаж одоо ингэж амьдрамаар байна гэдэг нэг тийм утгатай юм яриад байсан. Тэгсэн Энэрл сайхан юу гэсэн гээд тэр Христ итгэж хүүхд болохоор тэ аав нь пастор өөрөө Христ итгэж учраас яг зөв ойлголттой байгаа. Тэр үгчсгээд харин тий нэг л амьдрах учраас сайн амьдрий гэж. Сайн амьдрий. Нэг л амьдрах учраас нэг л олдох амьдрал учраас зөв амьдрий, үн цэнтэй амьдрий гэж би бол тэгж боддгоо гэж хэлсэн. Өнөөдөр аногт би та бүхний бас энэ үгээр ятгамаар энэ үгээр биднэрт өгөгдсөн амьдрал нэг л юм чинь яасан ч яадаг биш. Харин нэг л юм чинь бүгдээр утга учиртай, үн цэнтэй амьдралаар амьдарцгаая. Бүгдээ эзний алдрын тусгал байж амьдарцгаая. Та Христээр харцаа тусгаж, Есүс Христээр та өөрийнхөө төвлөрлийг байлгах юм бол та Христийн тусгал болж амьдрна гэдгээ үргэлж санах хэрэгтэй. Тэгээ өөрчлөлт танд ирэх болно. Хэрвээ бид Христээр анхаарлаа хандуулах юм бол Ром номын 12:2 дээр хэлсэн байна. Энэ үеийн явдал нийцэлгүй харин оюун санаагаа шинчилж өөрчлөгддөг хүн. Тэгвэл Бурхны сайн, тааламж, төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно гэсэн. Энэ үеийн явдал нийцэхгүй оюун санаагаа шинжил. Бидний шинжлэх зүйл юу гэж Бурхны үг л бидний оюун бодлыг шинжилдэг. Өөрчлөлт гэдэг бол үйл явц. Энэ нэг удааг үйлдэл биш. Өөрчлөлтийн хамгийн гол түлхүүр бол тууштай байдал. Би нэг өнгөрсөн нэм гарагт номлол дээр хэлсэн шүү дээ. Нэг Монголын бүхэн хэлсэн үг гэдэг. Би 1000 мэх мэддэг бөхөөс айхгүй. Харин нэг мэхээ 1000 давтсан бөхөөс бол би айш шүү гэж. Тууштай байдал. Яг л нэг мэхээ 1000 удаа давтах гэдэг тууштай байдал. Тийм хүнээс бол би имэнэ гэж тэр бүх хэлжсэн байна. Тэгэхээр ам нөхдөө өөрчлөлт гэдэг бол нэг үд пак ирчдэг юм биш. Үйл явц. Тэгээ Библиэд хэлсний дагуу саяны хэсэгт хэлсний дагуу алдраас алдралуу гэж. Нэгсэндээ алхам малмаар эзэн лүү ойртож Христ рүү бид нэр өөрчлөгдөх ёстой маа гэж хэлж байгаа. Христтэй адил болно. Христтэй адил байна гэдэг нь бид нар аврагч болно гэсэн үг биш шүү дээ. Яг л бид нар хизээш аврагч болохгүй. Нэг л аврагч байгаа. Тэр бол Есүс Христ төгс амьд найдвар аврагч бол Есүс юм аа. Халелуя. Нэг л аврагч байгаа. Харин бид Христ рүү өсөж Христийн дүүрэнд хүрэл өснө гэдэг бол Христийн зан чанараас суралцах тухай ярьж байна. Есүс Христ хэрхэн энэ дэлхий дээр амьдэрсэн, хэрхэн хайрлсан, хэрхэн уучлсан, хэрхэн хүмүүсийг хүлээн авсан, хэрхэн хүмүүст өөрийнхөө амьдралыг зориулсан. Эзэн маш тодорхой хэлсэн. Би үйлчлүүлэх гэж ирээгүй, би үйлчлэхийн тулд ирсэн юм аа гэж. Би ноён байх гэж ирээгүй маа гэдэг л хэлээд байна гэсэн. Би босс байх гэж ирээгүй маа гэсэн. Харин би танарт үйлчлэх гэж ирсэн юм аа. Та нарын хин нэг нь та нар бусдынхаа тэргүүн байхыг хүсчихвэл эхлээд нь боолн байцгаа гэсэн. Есүс Христэс бид суралцах хэрэгтэй энэ хандлагуудад. Тэрс Христтэй адил болно гэдэг нь бид нар аврагч болох гэдэг явж байгаа гэсэн үг биш тийм үү? Тэгэхээр өөрчлөлт оюун санаанд Бурхны үгээр дамжиж өөрчлөлт ирдэг. Тэгвэл өнөөдрийн яг энэ хэлсэн энэ 17-18 дугаар ишлээс бид нар юу харж байна гэхээр бид нар сүнсэнд өөрийгөө захируулах юм. Яг л эзэн бол сүнс бөгөөд
сүнс байгаа газар ирэх чөлөө ирнэ гэсэн. Тийм учраас бид нар ариун сүнсэнд бид нар нээлттэй байх хэрэгтэй. Ариун сүнсэнд өөрийгөө захируулдаг байх хэрэгтэй. Ариун сүнсний үр жимс гэж байна. Галаад номын 5 дугаар бүлэг дээр өгүүлсэн. Ариун сүнсний үр жимс ямар гэж хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмжтэй чанар, дөлгөөн зан өөрийгөө захирах зэрэг байдаг гэсэн. Энэ бол ариун сүнсний үр жимс. Нэгсэндээ хэрвээ та ариун сүнсэнд дуулууртай байж өөрийгөө түн захируулж байгаа бол эдгээр үр жимс таны амьдралд гарах болно гэж. Таны амьдралд хайр байх болно. Таны амьдралд баяр баясгалан байх болно. Амар тайван байх болно. Төвчээр байх болно. Инрэл байх болно. Сайхан сэтгэл байх болно. Итгэмжтэй байх болно та. Та дүлгөөн зантаа та бас өөрийгөө захирч чаддаг байх болно гэж. Тэгэд юу гэж хэлсэнгээр Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махуудыг бодзор хүсэл тачаалга нь хамт загламад цовдлсон. Нэгс нэг гимт үглийг үйлдэх гэсэн тэр хүслээ бид нэр цовдлсон бөгөөд бид нар ариун сүнсний хүч чадлаар шинэ үр жимс ургуулж байна гэдэг хэлж байна. Мөн өнөөдрийн энэ ишлээс бид нар юу харж байгаа гэхээр Бурхны үг бидний оюун санааг шинжлэхдэх үйл явц бидний амьдралд явагдаж байгаа юм байна. Бид өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 2024 онд байсан Батболд 2025 онд өөрчлөгдсөн Батбол байх ёстой. Бид нар яг хэвээрээ, яг адилхан магадгүй зөвхөн царай цусны хувьд ч байж болох юм. Гэхдээ царай цусны хувьд бас өөр л дөө яг жилээс жил бүгдээ хөгширж байгаа үстэй. Окей. Тэр нь хөгширж байгааг мэдж байгаа юм байна уу? Битээ санаа зовоорой. Тэгээ ер нь бид нар хөгширж байгааг мэднэ гэдэг бол бас сайн мэдээ байхгүй юу? Ямар сайн мэдээ вэ гэхээр Бурхан руу ойртож байна гэсэн үг байна. Амен. Яг тэр бидний эцсийн зорилго бол Бурхан дээр л очих штеп. Энд мөнх амьдрах биш юм чинь. Нэг нь бид нар энэ дэлхий дээр мөнх амьдрах биш л юм бол бид нар эцсийн зорилго бол Бурхан руу явж байгаа гэдгээ өдрөөс өдөрт хөгширж байгаа, сул дороотж байгаа энэ бие махбодоос мэдэх хэрэгтэй. Та урд нь үсрэл гараад үсрэл буучдаг байсан зүйлүүгээ авираад гарч чадахгүй байж бол та баярлах хэрэгтэй. Эзэн лөө ойртож биш. Халелуя. Яг л бид нар Бурхантай хамт байхад хизээч үл харамсах тэр амьдрал тэр мөнхийн амьдралын тухай ярьж байгаа. Бид нар Бурхан дээр нэгэнд очисны дараа энэ дэлхийн амьдралын төлөө бодож та харамсна гэж бодож байна. Тийм нэг ч юм бол та хизээч харамсах бодол тань төрөхгүй байна. Дэлхий дээр байсан бол тийм бодол төрөхгүй тэр мөнхийн жаргал таныг хүлээж байгаа. Бурхны үгээр бүгд шинжлэгдэж, оюун санаагаар шинжлэгдэж, өдрөөс өдөрт Христтэй адил болж өөрчлөгдцгөө. Мөн бас бид нар эндээс юу харж байгаа гэхээр Бурхан бол сүнс учраас тэр хаасаг оршдог. Эзний оршихуй дотор байхад бид суралцах хэрэгтэй. Хаанч явсан залбирал магтаалыг Бурханд өргөдөг байх хэрэгтэй. Хаанч явсан. Бид нар заримдаа ингэж боддог. Бурханы оршихуйтай газар руу очие гэж. Тэгээд сүмд очих гэдэг юм л та. Бурханы оршихуйтай газар очие гэж. За хуучин гэрээнд бол энэ бол маш тодорхой өгүүлж ирсэн. Тэр сүмд ирж эзэн дахил өргөх, Бурхан магтаалыг өргөх тухайс. Харин шинэ гэрээний үед өнөөдөр бидний үед бид нар хаанаас ч Бурхан магтаалыг өргөж болно. Амен. Хаанаас ч та харин Бурханы оршихуйг тээгч байх ёстой. Та залбирч л байвал, та Бурханы үгийг уншиж л явал, та Бурханы магтаалыг өргөж л явал, та Бурханы оршихуйг тээгч нь муу юм аа. Та өөрөө тэр тээгч нь байгаар. Зарим хүмүүс илдэгэл бүтэн зөдөр цуглаанд очиж нэг сайхан тайвширчих юмсан. Мэдээж бүтэн зөдөр цуглаанд ирээд олоолоо байгаад, магтан дуулаа ч юм уу залбираад, олон хүмүүсийн дунд ингээ хамт залбирж малбираад сэтгэл санаа сайхан ингээ тайтгараа, тайвшраад тэгээд домлол сонсоод ингээ зүрх сэтгэл нь тодорхой хэмжээнд идэгрээд ч юм уу. Ийм тохиолдол байдаг л да, мэдээж энэ бол сайн зүйл мөн. Гэхдээ бид нар өдөр болгон сүмдэр байгаад байхгүй шүү дээ. Хэрвээ Бурхан зөвхөн сүм дотор байна гэсэн бол энэ заал хөнгүү байхгүй хаа. Хөнгүү байхгүй байсан баха. За мэдэхгүй юу болчих вэ? Манай Монгол өгнөс заримдаа хэцүү шүү дээ. Тэр нэг гадаад хүн нэг хүнд мөнгө өгч явуулаад юу ч л аваад иргээ явуулсан. Нөгөөд нь хурж ингүүтээ таны загсан юм байхгүй юу гэсэн гинэ. Нөгөөд нь ойлгоогүй. Яасан гэнэс таны загсан юм байхгүй юу гэсэн. Байхгүй гэх нөгөөд нь за байхгүй. Байсан юм байна. Байхгүй юу гэхээр яг юу нөгөөдөөс ойлгоогүй дахиад яг яасан гэнэс таны загсан юм
байхгүй байсан байхгүй юу? Манайхан ч бас их сонирхолтой бас өгүүлбэрүүд байгаа шүү дээ. Бурхан зөвхөн амьд өгсмийн энэ зааланд байна. Эцэг оншгор. Бидний залбир зөвхөн энэ заалнаас хариулна гэвэл за энэ заал бол баян хүмүүсээр дүүрэн байна. Хамгийн гайхалтай сайхан мэдээний үг гэж Бурхан хаасаагүй байгаа учраас. Амен. Та заавал энд ирэх шаардлага. Та гэрээсээ та амьдарч байгаа тэр газраас эзэн танд залбирах үед. Тэгэхээр бид нар одоо нэг юмыг ойлгох хэрэгтэй болж байна. Бид нар Бурханы оршихуул руу явдаг биш. Бид нар Бурханы оршихуйг тээдэг байх тухай ярих хэрэгтэй. Хаана Бурханы оршихуй вэ? Тэрийг би хайж олж очиё гэдэг биш. Харин Бурханы оршихуйг тээгч, залбирагч, Бурханд магтаалыг өргөгч, Бурханы үгийг уншиж судлаж, Бурханы үгийг тунхаглагч байх хэрэгтэй гэсэн. Хамгийн сүүлд нь Бурханы үгэнд дуулууртай байх амьдрал нь биднийг өөрчлөлт рүү дагуулдаг гэдгийг бид нар эндээс мэдэх хэрэгтэй. Иохан номын 14:15 дээр хэлсэн байгаа. Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахина гэсэн байна. Хэрвээ намайг хайрладаг бол миний тушаалыг сахина гэсэн байна. Та өнөөдөр Есүст хайртай гэж хэлж байгаа юу? Есүс Бурхан би танд хайртай гэж. Бурхан Аава би танд хайртай гэж. Хэрвээ та Бурханыг бүх зүрх сэтгэл, бүх оюухан, бүх хүч чадлаараа хайрлахыг зорж байгаа бол түүний тушаалыг биелүүлэх хэрэгтэй. Энэ үг таны сэтгэл хөдлөмж, таны мэдрэмжтэй зөрчилдөж байсан ч Бурханы үгийг дагахыг сонгох гэдэг бол өөрөө дуулууртай амьдрал юм аа. Тэмчээс өөрчлөлт өдөр бүр Бурханы үгнээс ирдэг. Бурханы үгэнд дуулууртай байх үед бид нар жихэн өөрчлөлтийг өөрийнхөө амьдралд харах болно гэсэн. Амен. Тэгээ бүгдээ өөрчлөгдсөн Бурханы Христийн алдрын тусгал болсон түүний дагалдагч нар байж амьдарцгаая. Бүгдээ босцгоё. Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахиараа гэсэн. Есүс Христ хуулийг хүчингүй болгох гэж ирээгүй гэж хэлсэн байдаг. Харин ч бүрэн төгс болгох гэж ирсэн юм аа гэж. Мөсегээр дамжуулж өгөгдсөн тэр хуулиуд нь Израильчуудын дунд биелээ олохгүй байсан гол шалтгаан болохоор Бурханыг хайрлах хайр тэдэнд байхгүйсэн учраас. Нэгсэндээ энэ тушаалыг биелүүлэхийн суурь нь хайр юм аа. Бурханд хайртай учраас би Бурханы үгийг дагъя гэсэн зүйл байна. Бурханыг хайрлах, бусдыг хайрлах гэдэг бол энэ бол бүх тушаал, бүх хуйлуудын суурь юм аа гэсэн. Тэмчээс ан нөхдөө хэрвээ та үнэхээр Бурханыг хайрлаж байгаа бол би энийг хайрлах сурах хэрэгтэй. Бид нар Монголдо хайртай гэж хэлж байвал Монгол хүнийг хайрлаж сурах ёстой. За энэ үгийг бол би та нарыг залхатал ярьж байгаа бах та. Тэгэхээр бараг бүтэн зэдэр болгоно би хэлдэг. Та нар бид нар үнэхээр энэ эх оронч Монгол хүн байя гэж. Монгол хүндээ л үнэнч байх хэрэгтэй. Монгол хүнээ хулигдахгүй байх. Монгол хүнээ хуурахгүй байх. За тэгээ би ганцхан монголгээ ярихаар зарим нэг хүмүүс нь та яаж чинь хүнийг юугаар нь ялгарлан гадуурхаад байна уу? Төрөл гарна. Зөвхөн монгол хүнийг л дэх үү? Тэгэхээр хятад хүнийг дэгж болох юм уу? Тэгвэл солонгос хүнийг хуураад ах уу? Мэдээж би тийм санаагаар хэлээгүй та ойлгож. Бурханыг хайрлах хайр маань бусдыг хайрлаж байгааг илэрхийлэгдэнэ л гэж. Тэр хятад байна уу? Солонгос байна уу? Япон байна уу? Монгол байна уу? Үнэн дээр бид нэр зүрх сэтгэл хүнийг хайрлах хайр. Хүнд үнэнч байх хэрэгтэй. Тэгээд онцгойлон бид нар Монголд амьдарч байгаа учраас бид нар энэ улс үндэстэнд хайртай байх хэрэгтэй. Монгол эх орондоо хайртай байгаагийн илрэл юу вэ? Монгол хүнээ хуурахгүй байх юм аа. Бүгдээ хажууд байгаа хүнтэй хамт шилэрээ. Монгол хүнийг хуурахгүй байх гэдэг бол Монголд хайртайг илэрхийлгэж шүү. Амен. Бид нар бие бинийгээ хуурахгүй байх. Бие бинийгээ хулигдахгүй байх. Бие бинийгээ доромжлохгүй байх. Хүчрхийлэхгүй байх. Бие бинийгээ муу, буруу зүйлд уруу татахгүй байх гэдэг. Тэгж байгаа хүн л өөрөө би Монгол хайртай гэж хэлвэл яг үнэн хэлж байна гэж бид бодно гэсэн. Чэйчэд исэл телевизээр гараад Монголын төлөө гээл уйлаад баах юм барьчаад хуураад мэхлээд
Эцэст яг юу вэ? Бүгдээ эзэнд хандан залбирцгаая. Тэгээ бидний залбирлын гол сэдэв маань мэдээж саяны өнөөдрийн үгийн дагуу Бурханаас Христэс ирсэн тэр жинхэнэ эрх чөлөө дотор амьдрах. Мухар сүсэг байх. Тэр эрх чөлөө дотор. Христэс бидэнд өгөх тэр өөрчлөлт дотор амьдрах. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж амьдрах. Өдрөөс гуйгаар. Бурхан минь намайг өөрчилж өгөөч гэж. Намайг шинчилж өгөөч. Миний дотор байх хатуу зүрх сэтгэлийг та зөөлөж өгөөч. Бурхан минь та өөрийн хайрыг надад дахин надад мэдүүлж өгөөч. Халелуя эзэн. Ой эзэн минь бид таны өмнө залбирч байна. Бид өөрсдийн гараа өргөн танд хандан залбирч байна Иесус. Та биднийг өөрчилж өгөөч. Биднийг өдрөөс өдөрт өөрчилж өгөөч. Та биднийг шинжиж өгөөч. Бидний эзэн минь. Бидний агуу эзэн минь. Биднийг шинжиж өгөөч. Таны жинхэнэ эрх чөлөө дотор амьдрах болтугай. Бид нар айцаас чөлөөтэй амьдрах. Шудрагар өмөхтэн зүрхийг нэж мэргэн ухаантай замыг минь гүйгүүч бүхнийг таны хүслээр хийх хүч чадлыг бид олж авна. Залбирч бид танаас гуйж байгаа. Бид үнэхээр таны эрх чөлөөд амьдрийс. Эзэм та бидэнд өгсөн оюун санааны сүнсний эрх чөлөөнд дотор бид амьдрийс. Эзэм таны бид чөл дотор бид амьдрийс. Өдрөөс өдөр алдраас алдар руу өөрчлөгдөн давслаач. Есүс эзэм тань руу өөрчлөгдөн та бид чадлыг өгөөч. Бид Христийн тусгал болон өөрчлөгдсөн туслаач. Биднийг хараад биднээс хүмүүс Христийг хардаг байгаас биднээс Бурхан таныг хардаг байгаас эзэн минь та бидэнд туслаач. Та бидэнд хүч чадлыг өгөөч. Үнэхээр бид Бурхан таны тусгал байхыг хүсэж байна. Есүсийн нэрээр гойнерлаа. Амен. Амен. Hallelujah.
бүгдээрээ үнэхээр эзний тусгал байж Христийг Бурхныг бүгдээрээ гэрчилж харуулж амьдарцгаая. Бүгдээрээ хамтдаа ерөөлийн залбирлаа хүлээж аваад өнөөдрийн цуглаанаа өндөрлцгөөё. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзэн таны тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр өрөөн залбирлаа. Амен. Амен. Халелуя. Амен. Эзэн та бүхний өрөөх болтугай. Хэрвээ та анх удаа ирсэн бол уртлыг нэмд ир сунаг таныг үрж байна. Маш их баярлалаа. Бүгдээрээ Христийг гэрчлэн амьдарцгаая.